Сайн байцгаана үзэгчдээ. Номын ертөнцийн нэвтрүүлэг Орхон аймгаас үзэгч уншигч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид Орхон аймгийн номын төвөөр зочилсон байгаа юм. 3 салбартаагаар үйл ажиллагаа явуулдаг тус номын төвөөр бидэнтэй хамт аялахыг урьж байна. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Жилийн туршлагатай ихцээс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, солонгосын имплант сулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголдо анх дахь боллоо. Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үеийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж, насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. За номын ертөнцийн нэвтрүүлэг Эрдэнэ хотоос үзэгч уншигч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр энэ удаа уулзах гэж байгаа жүжигчин бол Эрдэнэ хотын номын төвийнхэн байгаа. Тэгэхээр номын төвийн захирал Орон Жимгчтэй уулзж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та нарт гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд номын төв рүү орохоос өмнө гаднаасаа хараад зогсож байна. Уншигчдын одоо үзэсгэлэн юм уу эсвэл яг номын санжтын үзэсгэлэн юм уу үзэсгэлэн гаргаад тавьсан байна. Манай номын сан бол онцлог нэг юм гэх юм бол одоо бид нар яг нэгдүгээр төв гудам байдаг хотынхоо хоёр талхлаар энэ бас шилээ харуу дотор бид нар мэдээлэл үзэсгэлэнгээ гаргахаараа даваа талтай өөрөлдвөл энэгээр явж байгаа хүн болгон номын сангаар ороод номтой танилцаад гарах бас боломжгүй тийм ээ. Яг үнэхээр зорьсон үйл номын сан. Гэтэл энэгээр явж байгаа хүн бол бүгдээ заа нэр өнөөдөр чинь энэ хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байна. Энэ ийм үзэсгэлэн гарсан. Миний хүүхдийн үзэсгэлэн гарсан байж гэдэг юм уу те. Тэгж одоо тухайн үеийн онцлог одоо өдрөөр нь шалтгаалаа бид нар үзэсгэлэн одоо уралнаж гэдэг юм уу. Ер нь болж игэл бид нар бол аль болохлаар одоо хүүхдүүдийг сурталчилж өөрснөөр нь хийсэн бүтээсэн бяцхан ном, том ном бид нарыг тавьчих. Нэгдүгээр, хоёрдугаар шинэ номнуудаа энэгээрээ сурталчилж энэ чинь бас нэг сурчлагын нэг хэлбэр гэдгээрээ даваа талтай л да тийм. Энэ бол энэ Эрдэнэт урлан гэдэг нэг зургийн дугуйлангийн хүүхдүүдийн одоо жилийн ажлын тайлан гарсан байгаа. Манад хандаад манай дугуйлангийн хүүхдүүдийг хүүхдийн эрхлэх хамгаалал өдрийг тохиолдуулаад танаа энд үзэсгэлэн гаргасан юмаа гэж манай төсөлтөд тавьсан байгаа. Тэгээ энд бол 3 дугаар ангиас 12 дугаар ангийн нийт одоо зургийн дугуйлангийн хүүхдүүдийн бүтээлүүд байгаа. Тэгээ соёлын ажил нь шүү дээ. Тийм чинь ерөөсөө бидний номын сан бол ерөөсөө соёл олон нийтийн ажиллал, уншлага үйлчлэгийн зайлшгүй нэг хэсэг. Тэгэхээр энэний нэг хэсэг нь л одоо өнөөдөр бид нар үзүүлэн таниулах, сурчлах ажил нь ийм л гэж ойлгож байна л да. За манай гадаад талын танхим нь 2005 онд байгуулагдсан. Манай танхим 1500 нэрийн 1900-аад номын фонттой. Ихэвчлэн орос хэл болон англи хэлний номуудыг дэлхүү уншигчд авч олгодог байгаа. Манай танхимын гол даваа тал онцлог нь болохоор интернетэд холбогдсон 7 ширхэг компьютертэй. Энэгээр бол уншигч мэдээлэл эндээс хайж олох болон видеалтуудыг бол оюутнууд энэ компьютероор хийдэг. Тэгээ CD кассетууд байгаа. Орос хэл англи хэл дээр таблетын номнууд бас CD-тэйгээ ингээд ашиглах боломжтой байдаг. Танхимд боловсролын зөвлөгөө мэдээллийн төв хамтарч ажиллаж салбар нь манад ажиллаж эхэлсэн. Тэгээ энэ нь болохоор энэний давуу тал нь яг Америк нэгдсэн улс тэтгэлэгтэй суралцах талаар үн төлбөргүй зөвлөгөөг өгдөг байгаа. Тэгээ мөн англи хэлний клуб хичээлүүлдэг, ярианы клубыг 7 хоногийн бямгараг болгонд хичээлүүлдэг.
За энэ манай энэ танхим маань бол гэр бүлийн болон гэрээр ном олгох тогтмол хэвлэлийн танхим. Ингээд 3 үйл ажиллагаа зэрэг явуулдаг л да. Тэгээд тогтмол хэвлэл маань бол одоо 11 нэр төрлийн өдөр тутмын хэвлэл болон сонин сэтгүүлийг удирдал болгон захиалаад ингээд Эрдэнэтийн ард иргэдэд бол ингээд үргэлж ингээд тогтмол хэвлэлээр ингээд үйлчилж яадаг. Гэрээр ном олох танхим гэдэг маань бол ойрхон фондонд 1700 орчим номын фондтой. Тэр номороо одоо гэрээр олгож үйлчилдэг. Гэр бүлийн танхим гэдэг маань бол энэ одоо энэ сууж байгаа энэ танхим маань энэ маань ямар зориулттай юм бэ гэхээр 0-5 насны хүүхдтэй эцэг эхчүүд эмээ өвөнөр тийм ээ чөлөө цагаараа энэ ч үр хүүхдээ авцраад өөрсдөө ном сонин сэтгүүл уншуулна тийм ээ хүүхдүүдээ одоо цэцэрлэг мөсрөлг явдаг хүүхдүүд байна шүү дээ тийм ээ тэр хүүхдүүдээ бол авцраад ингээд чөлөө цагаар нь зөв боловсон өнгөрүүлэх зориулсан ийм танхим байгаа. За манай танхим 1-ээс 8 дугаар ангийн хүүхдэд үйлчлэх 40-оос 45 хүүхдийн судалтай ийм танхим байгаа. Манай танхимын жилд 40000 гаруй уншигчд карт нээж, давхарцсан тоогоор 25000 гаруй эргэсдэд 75000 гаруй ном хэвлэлийг олгон үйлчилдэг. Аслагдсан сургууль цэцэрлэгт номын зөвөр үйлчлэхээс гадна танхимдаа ирж байгаа сурагчдын насны онцлог сэтгвүүд нь тохирсон соёл олон түмний ажлыг жилдээ 10-аас 13 удаа зохион явуулдаг. Манай танхим нь 2 номын санж ээлжлэн ажилладаг. Амралтын өдрүүдээр ч манай үйл ажиллагаагаа явуулсаар байна. За энэ манай энэ одоо уншихын танхим бол Орхон аймгийн номын төвийн одоо нийт уншихын танхим. Энэ уншихын танхимд юу хийдэг вэ гэхээр ер нь 9-р ангиас дээш одоо оюутнууд, насан туршид одоо бүх одоо Эрдэнэтийн иргэд одоо манай номын төвд энэ нийт уншихын танхимаар үйлчлүүлэх зорилготой. Тэгээд энд ямархуу ном одоо хэвлэлийг авч уншдаг вэ гэх юм бол бид нар дандаа бүх нийт зориулагдсан тий бүх одоо иргэдэд нийтээр хүртэж болох тэр одоо ном хэвлэлүүдийг одоо бид нар энэ иргэдэд одоо үйлчилж хүргэж идэг одоо энэ танхим. Энэ танхимд маань хичнээн ном байдаг вэ гэж асуувал бид нар ч одоо 6000 гаруй ном хэвлэлээр өдөрт дунджаар 70 орчим хүнд 100 гаруй ном хэвлэлээр одоо уншиж үйлчилж идэг. Жилд бол манад зөвхөн уншигч байнгын одоо уншигч хэмээн 3000 гаруй уншигч байнгын уншигчаар тэгээд жилд давхарцсан тоогоор 25000 орчим хүнд бид нар 30 гаруй мянган номоор одоо ном хэвлэлэрийн танхимаас үйлчилж байгаа ийм үйлчдэг юм танхим байждаг. Тэгээд манай энд 70 нийтдээ 70 судалтай. Тэгээд өглөө одоо 10 цагаас оройн 19 цаг болтол бид нар одоо тасралтгүй хагас сайн бүтэн сайн өнгөр ингэж үйлчилж ажиллаж байгаа юм байна. Та энд хичнээн жил ажиллаж байна. Би 1994 оноос эхлээд одоо энд 21 дахь жилдээ ажиллаж биш 22 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд эндээс л одоо бүх одоо миний амьдралын манай ажлын амьдралынхан гараа одоо Цавхан аймгийн одоо их ус сумаас гиснээс хойш би энд одоо 22 дахь жилдээ одоо номын одоо ингэж хүмүүст үйлчлэх энэ номыг одоо яаж хүмүүст энэ номтой мэдээллийг одоо яаж хүргэх үү гэж одоо бодож үйлчилж явж байгаа бид нар одоо бурхны одоо оюуны одоо зараалыг одоо энд хийж байгаа усдаа л гэж бодож байгаа. Би Нархан аймгийн номын төвд одоо 25 жил ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг фондоч, зохион байгуулагч, тэгээд ном зүйч одоогийн байдлаар бол уншилгуулчгийн хаалганы дарга гэсэн албан тушаалтай энэ ажлыг хийж байна. Тэгээд манай номын төвийн нийт ном маань 31000 ном байдаг. Үүнээс нэг 7000 орос ном байдаг. Бусд нь Монгол, тэгээд 2000 англи ном байдаг. Тэгээд нийтдээ нийт номын маань хагас нь тал хувийн шахуу бүгд ингээд сая та нар явж үзсэн танхимуудаар эргэлтэнд гарч идэг. Тэгээд 7000 ном бол үндсэн фонд таатгалагдж байдаг. Боловсон хүчний хувьд гэх юм бол манайх нэг 20 хүн нийтдээ ажилладаг. Үүнээс 12 хүн ер нь дандаа мэргэжлийн номын санж байгаа бүгд бакалавр зэрэгтэй. Тэгээд 2 хүн магистр иймэрхүү боловсон хүчинтэй хөгжлөгийг явуулдаг. Жилдээ нэг 60-аас 70,000 соёл олон түмний ажлыг Орхон аймгийн хэмжээнд цэцэрлэг сургууль тэгээд бусад албан газруудаар зохион байгуулж хийгддэг иймэрхүү үйл ажиллагаатай явагддаг. Мөн шинэ фондын номыг одоо жилдээ болохоор манайх нэг 7-оос 8 сая төгрөгийн номер фондо баяжуулдаг. Үүний нэг 4-5 сая төгрөгийн төсвөр авч 2 сая төгрөгийн хандив ном фондо баяжуулдаг байна. Тэр хоёлаа дэнжийн салбар дээр хурж ирсэн байна. Эндээ бас нэг
баггүй уншигчдад бас үйлчилд юм байна. Бас Ахмад одоо номын сангийнхаа хамгийн Ахмад ажилт нь энд бас ажилт юм байна. Тэгээд энэ салбарын онцлог. Манай энэ салбар 2011 онд байгуулагдсан. Энэ бол иргэдийн өөрснийх нь санаачлагаар гэр хорооллыг олон нийтэд оролцоодох төсөл гэж тухайн төслөөр санхүүжиж байгуулагдсан. За манай энэ яагаад энэ дэнж багийн сонгосон гэхлээр дэнж багт одоо Монгол Улсын их сургуулийн салбар сургууль, ахлах сургууль, дунд сургууль, цэцэрлэг гэр нэг газар яг төвлөрсөн. Тэгээд бас нэг онцлог нь хөл энэ дэнж эрдэнэ багаас соёлын төв байхгүй, соёлын төвийн номын сан байхгүй. Өөрөөр хэлбэл иргэд, хүүхэд, уншигчдыг одоо чөлөө цаг азуу болсон өнгөрчлөх газар байхгүй байсан. Тэр утгаараа энэ эрдэнэ дэнж багийг сонгож номын санга байгуулагдсан. Одоо тэгээд манай энэ салбар бол насны бүх уншигчд үйлчилдэг. Ерөнхийдөө бол яста 8 настайгаас 80 настай гэж ярьдаг шүү дээ. Тийм уншигчд нэгээр үйлчилүүлдэг. Энэ байнгын уншигчд бол ер нь нэлээд сэтгэл хангалуун байдаг. Яг бол эдгээр чинь өндөр настай хүмүүс байна, хүүхэд харж байгаа хүмүүс байна. Эсвэл одоо асран хамгаалагчгүйгээр бага насны хүүхэд төв намын санал өдөр гордлоо төв рүү явхад наад зах ирж очихд нааны зардлаас ахуулаад тэр болгоо явж чадахгүй. Тэгвэл бид нар өнөөдөр яг тэр хүмүүсийн хэрэгтэй газар нь энийгээ байгуулснараа бас иргэдийн бас нэлийн талархлыг хүлээгээд байдаг. Гэхдээ энэ мань яг одоохондоо бид нар бол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Түрээсийг орон нутаг олгодог. Цаашлаад бид нар энийг яаж салбар номын сан бие даасан тустай салбар номын сан байгуулах уу, болгох уу гэдг нь цаашдын бас ерөнхийдөө төлөвлөгөөнд тусахтай явж байгаа. Дээрээс нь энд хамгийн туршлагатай номын санчаа тавьсан байна. Яагаад ингэж энэ туршлагатай номын санчаа тавьсан гэхээр яг бид нар бол ингээд бас төв номын сангаас арай зайдуу өглөө ирээд ажлын бүртгээд арай эрэхт нь хідэн цагт явж ийн гэ бас нэг шалгах боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар тэр газраа айл болохоор итгэлтэй бас нэг хариуцлагатай тийм хүмүүсээ сонгож авч тавьсан. Тэгээ манай энэ гар мандагч минь бол бас маш олон жил ажиллаж байгаа туршлагатай, хамгийн итгэлтэй, найдвартай бас тэр хүний нэг. Эмэрсэн салбараа сайн авч байгаа юм байна. Салбар номын сангаа бол сайн авч явж байгаа. Тийм бид нар чинь бас эн чинь үе иргэдээс одоо энэ багаас, сургуулаас заримдаа хамтарч ажиллан судалгаа авна. Тэгэхэд ямар ч гэсэн иргэдээс гомдол гарч байгаагүй. Тэгэхээр манай номын санч бол сайн ажиллаж байгаа. За Эрдэнэтийн бас төв номын сангийн нэг салбарын дэнждэр байд юм байна. Тэгэхээр бас төслөөр бас бий болсон нэг салбар нь хариуцаад ажиллаж байт юм байна. Хоёлоос танилцъя. За намайг Гарам ханд гэдэг. Би Эрдэнэт хотод 1987 онд соёлын яамнууд томилтоор номын худалдаа гэдэг байхад мэрэгчлэнээр ажиллаж агаад 92 оноос манайх чинь нөгөө найрамдал номын сантайгаа нэгдээд тэгээд номын төв худалдаа номын соёл нэгтгээд номын төв гэдэг нэртэй болоод тэрнээс хойш номын санчаар ажиллаж байна. 2010 онд соёлын дэд сургуулийн номын сангийн бакалавраар дүүргэсэн зайны сургалтаар анхны зайны сургалтаар төгссөн. Одоо энд ирээд би одоо 4 дахь дэлтэй ажиллаж байна. Манай дэнж салбар номын сан нь болохоор энэ дэнж баг Эрдэнэ багийн одоо нийт иргэд энэ 7 дугаар сургууль, Монгол Улсын их сургууль энд байгаа нийт оюутан сурагчид иргэдтэй үйлчилдэг. Жилд болохоор манайх одоо нэг уншигч болгоно 600, эргэстэнд давхарсан цогоор 6200, олголт болохоор нэг давхарсан цогоороос 6650 олгодог. Тэгээд энэ 7 дугаар сургуулийн хүүхдүүд энд нэг соёлын төв гэж байхгүй. Тэгээд зөвхөн одоо манай энэ дэнж салбар номын сангаар үйлчлүүлдэг. Үдээс өмнө болохоор ерөнхийдөө нэгээс 7 дугаар ангийнхан үйлчлүүлээд үдээс хойш нь болохоор оюутнууд иргэд болохоор яхаа ерөнхийдөө сууж уншихаасаа илүү гэрээ номоо аваад явчихдаг иргэнтхэн өмдгээд аваад манайхаар одоогоор төлөвлөгөө гэж байхгүй гэр болгон төлөвлөгөө байхгүй зөвхөн хүмүүс өснөрөө номоо аваад иргэнтхэн өмдгээд тавиал тэгэл ном авч үйлчлүүлдэг. Иргэдийнхээ дунд соёл олон төвний ажлыг явуулна, иргэдийнхээ дунд явуулна, ажилчдын дунд явуулна, хүүхдүүдийнхээ дунд явуулна. Ном чи ер нь дандаа номын мөр цагаан гэж энэ номноос ч л одоо би анх л одоо 20 настай энд бүр аль хөвсгөл аймгаас энд иржсэн. Ямар ч таньж мэдэх хүн байхгүй томилтоо ороод вагонд суугаад өглөө номын худалдаа гэдэг хайж явж байгаа л тэгэл
урт цагаанд манайх ч урт цагаанд номын худалдааны байр байсан. Тэгээд дөнгөж ажилтнанд орж жил гарах хүн болж ирсэн. Тэнд орж ирэл анх мэрэгчлээ ээж ерөөсөө номоор л явж ирсэн. Ном гэдэг бол үнэхээр сайхан энэ номноос бол одоо хүүхдүүдэд ингээл номоо яаж яхад одоо энэ номын санч баснаас хойш хүүхдүүд дандаа багшаа гэдэг одоо дандаа багшаа гэж дутдаг болсон. Надад аль сургуулийн хүүхд горд энэ тэр явж яа энэ хаандад манай багш явж номын сангийн багшаа гэж аягүй тэгдэм. Анх ном аваад бид ном аваад хамгийн түнд эхлээд ерөөсөө нөгөө хүнд өхөөсөө илүү нэг айлтгын бүгдийг нөшнө гэж яахгүй ч гэсэн эхнээс нэг номных нөгөө эхэл хэсгэлээ юм уу те тэрийг ингээд голгол ингээд уншаад тэгээд хүмүүсгээд юуны тухайгаар асуугаад тэргээс чинь номоо олоод өгчдөг ч гэдэг. Тэгээд бид нар шиг номоо ингээд энэ олон номыг чи одоо барган л гарт орж байгаа юм чи за сэтгэл судлалын ном гэл хаана нэвлэгээл тийшээгүй чинээс аваад өгч хүүхэн ном түүхэн ном гэл эндээс ингээд аваад өгч нэс бидний нөгөө барьдаг энэ англи гэдэг чи бидний одоо гол үүтэй тэрнээс хүмүүс тэгдэг яана энэ олон номыг чи хаанаас та хүүхдүүд гэдэг та яаж мэддэг юм бэ намайг гаргаад ирэх ингээл гэдэг. Одоо энэ чи яхаж бүр ингээд гарт орчиж байгаа юм чи ерөөсөө. За энэ хүүхэд нэг имэйл ном уншинда гэ баг нь хүүхдүүдээ өөртөө асуугаад байгаа. Тэрийг орж ирээд нэг их жахтанд хэлээд өгчдөг ерөөсөө. Тэгээд нөгөө хүмүүс нөгөө мэрэгч нөхөн сайхан. Тэгээд би тэр дундаа манай номын мэрэгчлээ номын санч гэдэг бүр их баянтай. Хүмүүс дандаа гэгээлэг юм дандаа тийм мэдхгүйг энэ одоо тийм таниулж өгдөг тийм. Бүр бүгдийг нэвлэж шимаач гэсэн ямар ч гэсэн номоос орж ирээд хүмүүс сэтгэл дүүрэн л гардаг. 3000 гаруй хүүхдүүд үлчиж. Зөвхөн хүүхдүүд тэгэл иргэд байна энэ Эрдэнэгийн бол яг хаа тэгээд энэ хоёр багийн юунууд хуурал цуглаа уулзаж сургалтууд дандаа манай тэр л болно. Хоёр багт хоёуланд нөгөө соёлын төв гэж байхгүй юу. Яг энэ дийнж Эрдэнэгийнхаа юундууд ерөөсө манайх л гол цөмөн болсон. Бүхэл юмыг манай багийн дарга нь танадыг сургалтад болгосныг тийм боломж ээ нөө хагас бүтэн сойдэрчгэн заримдаа гойн тэгэл аль болох нэг хүмүүс эргээд тэдэртэй ч юм бас ажил хийхэд тулд тэгэл ажлаа зохицуулаад хамтран ажиллахын тулд гүгээд нэг за 2 цагаас сэтэрхүүс ээд нэг 3 цагаас сэтэрхүүс үгээл гүйж ирээл тэгэл юм хамтраал хийчихдэг. Одоо миний бас нэг охин одоо энэ төгс миний мэрэгчлээ төгсгээд одоо энэ төв номын санд бас ажиллаж байгаа одоо 2 3 дахь жилдээ ажиллаж байна тий. Ерөөсөл бүгдөө л номоор дагсан. Уламжлагдаж байгаа тий. Анх очиод миний охиноос эдийн дэс сургуульд очиж байгаад бас л манай багш нар ягаад ямар сайхан хүүхдээсэн сайн сургаад явуулна л гэсэн. Тэгэл одоо ямар ч гэсэн ирээд ажиллаж байгаа тий. Ямар ч гэсэн өвлөлцсөн. Би ч одоо энд ажиллаад баг нь одоо ахмадтай орж байна. Энэ бол 6 хүүхэдтэй болсон. Энэ байгууллагаас сайн ажилтай болсон. Тийм тэгээд би бол номын санд байгаа энэ ном дагж ажилласнаар бол бахархдаг. Эхлээд номын мэрэгжил анх худалдааны нэг номын гэдэг 83 онд очичвол би чинь гайхаад ном гэдэг юмар чи яах юм те одоо юу ийх юм бол тэгэл гайхдаг ус. Төгсчихсний дараа яг энэ ингээд энийгээ дагаад явахаар бол сайхан мэрэгжил ном гэдэг л. Тустай танхим бол ерөөсөө нийгмийн хөгжлийн явц дундаа зайлшгүй шаардлагатай болоод эхэлж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл одоо энэ манай гадаад хэлний урлагийн танхим гэдэг бай тийм ээ. Энд бол одоо ерөнхий боловсролын сургуулийн одоо ахлах ангийн хүүхдүүд манай Монгол Улсын их сургуулийн гадаад хэлний танхим за тэгээд хуваарь их сонирхож байгаа. Технологийн их сургуулийн ерөнхий эрдэмтэн хичээл үзэж байгаа гэд ингээд хэл ал ерөөсөө л хүний амьдралын өдөр тутмын шаардлага болоод ирэхээр энэ хэл гэдгийг зүгээр ном уншиж байгаа юм шиг уншлагын танхим суугаад унших боломжгүй байхгүй. Тэр хэл сонсоход бид нар тийм ээ тусдаа одоо CD, DVD, интернет одоо тийм орчин зайлшгүй хэрэг болно. За тэгээ нөгөө хэлээ үзэж ингээд CD янз бүрийн юм сонсголоор бусад уншигчдаа саад болно. Тэгэхээр бид нар ерөөсөө яг тэр онцлог нийгмийн шаардлага хөгжилтөнд тулгуурлал танхимууд одоо бий болгоод өшөөд биднэрт одоо байр талбай юм хэрэгтэй бол танхимд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар одоо зайлшгүй эрдэмтдийн онцлогын танхим хэрэгтэй. 100 гаруй мянган хүн амтай үйлдвэр энэ том үйлдвэр уурхайтай энэ олон сургуулийн багш ажилчид ер нь нэг тэрүүн эрдэмтдийн онцлогын танхим хэрэгтэй. Заач чаашлаа зорилтод бүлгэн хүмүүстэй бид нар одоо яг тэр таарсан өөрийнх нь одоо онцлогтон тохирсон онцлог үйлчлэгээ бас л хэрэгтэй. Тэгэл энд одоо бид нар өөрснөө яг уу танхим байхгүй уучлаарай гэд явуулахгүй л те. Тэгэхээр бид нар аль болохоор одоо хараагүй хүмүүст л нөгөө сонсдог номоо хоногоор өгч явуулах, суулгаад уншуулах гэл ингээл аль болохоор л бид нар боломжтой таарлаад үйлчилж байна. Гэхдээ энэ бол 1-2 хүнээр л зогсож байгаа шүү дээ. Цаана тэр хүмүүсийн ард хичнээн хүн байгаа лээ. Бас энэ бас бид нарт бодвол шүү дээ. За би болохоор энэ номын төвийн миний хөгжил төвийн салбар энэ номын санч
байгальмаа байна. Одоо дурж байна. Номын санд ажиллаад одоо 30 жил болж байна. Тий. Одоо номын сандаа хамгийн анхмад номын сан чинь би. Анх байгуулагдахаас нь хойш нэг 10 жилийн дараа орсон тий. Тийм ээ. Одоо номын сан маань 40 жилийн яваа. Одоо номын сан маань 40 жилийн яваа хийх гээл тий. Тэгэл номын санд одоо 30 жил болохдоо бүх танхимуудын юунд нь ажилласан. Хүүхдийн номын санд байсан. Тэгээд нийтийн уншлагын танхимд байж байгаа. Сүүлдийн салбар номын санд цаа ирээд одоо жил гарсан болж байна. Салбар номын сангаа хариуцж ажиллаад манай салбар номын сан одоо үнгүй интернет үйлчилдэг болохоор хүүхдүүдийн хичээлээ тараал. Тэгээд 16 энэ орхон цогцлбор сургуулийн хүүхдүүд байнга орж ирдэг. Багангийн хүүхдүүд бол одоо компьютероос нийтээс мэдээлэл авна. Одоо багш нь шинжлэх ухааны холбогдлолтой ямар нэгэн юм даалгавар өгчин тэрийг эндээс ирээд аваа тэрийг би хайж олж өгч туслан тэднэртэй. Ахлагангийн хүүхдүүд бол өөрсдөө орж ирээд нийтээс бол чөлөөтэй өөрсдийнхөө авчихна. Номын санч ажлын хамгийн сайхан нь бол хүнд нөгөө мэдлэг боловсрал өгдөг тий. Одоо хүүхдэд асууж сурхалсан өгөх одоо давлага асууж ирэн тийм юм байна уу тийм тэрийг хариулаад явуулах баярлаад явахт нь айгүй гой сэтгэл би энэ хүүхдэд бас нэг юм хэлээд явуулчихлаа шүү гэдэг гой сэтгэл. Энэ танхим одоо 800 гаруй номтой. Тэгээ ихэнх нь одоо англи хэлний номнууд байгаа. Энэ дэлхийн зүүн олон улсын байгууллагаас англи хэлний юугаар номоор одоо тусламжлаг өгсөн. Тэгээ англи хэлний номнууд, хүүхдийн номнууд, уран зохиолын ном, тэгээд санхүү эдийн засгийн номнууд бас их нэлээд байгаа. Тэгээ ер нь энэ багуудаас хүмүүс өндөр настан, тэгээ оюутан өдрөд орж ирнэ, орж ирж тэгээ эндээс бас англи хэлний холбогдлолтой ном авч бас зарим нь бол гэрээр авч явж үздэг. Хамгийн ахмад хоёр номын сандч маань хоёр одоо салбараа хариуцаад ээж идэм бол хамгийн ихтэй хүмүүсээ л тавьдаг гэдэг номын сангийн зэхлээр. Тийм шүү дээ. Одоо нэг олон жил ажилласан туршлагатай одоо хүүхдээ яаж харьцаж явах уу? Том хүмүүсийг яаж харьцаж бас соёлтой үйлчлэх үү гэдгээл бас яддаг болохоор тэгэл энийг хариуцлаа. Би урд нь хүүхдийн номын санд дандаа нөгөө хүүхдүүдтэй л ажилладаг гэсэн. Энд бол янз бүрийн мэрэгжлийн төвшний жижиг том хөвшин залуу гэхгүй тийм хүмүүстэй ажилладаг. Онцлог тал нь бас тэр нь гоё юм билээ. Сайхан орчинд ажиллаж байгаа ажлаа сайн хийдэг ба. Тэгээ захирал таныг бас хариуцлагатай өнөрөө тавьсан байх гэж бодож байна. Таны ажил өндөр амжилт хүсье. За та бүхэн ч гэсэн ажил өндөр амжилт хүсье баярлалаа. Аймгийн номын сангийн 40 жил бас тохиолдож байгаа. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн 40 жил бас болж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол төрийн байгууллагуудын ууган байгууллагын нэг нь яалчгүй Орхон аймгийн номын сан 1976 оны 1 сард байгуулагдсан. Тэгэхээр бид нар энэ 40 жилийн хугацаанд бид нар өнөөдрийн түвшинд одоо үйл ажиллагаа хурж явуулж байгаа нь одоо бас бусад аймагуудаас онцлог юмнуудаас байгаах гэж бодож байна. Хүмүүст аль болохоор бид нар одоо татгалзах хариу авахгүй тулд хүмүүст аль болохоор бид нар мэдээллийг зөв зохистой өгөхийн тулд бид нар боловсролчинд нэлээд анхаарч ажилладаг. Тэндээ бид нар бол яг бас онцлог юмнууд танхимын номын санч тухайн танхимын онцлогтой тохируулж үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар шинэ ном ирлээ гэхэд маргааш уншигч ирж сухад мэдхгүй. Та өөрөө олоод аваа гэж суух хүмүүс биш. Тэгэхээр хамгийн эхлээд бид нэр тэр номтойгоо өөрснөө танилцсан байх хэрэгтэй. За энэ ном нь өнөөдөр тэдэс насны хүнд зориулагдсан юм байна. Энэ одоо өөрөлдвөл хүүхэд уншиж болохгүй юм байна. Энэ насан туршид унших юм байна. За энэ манай тэр унших түүхийн сэдв сонирхдгийн тэгвэл манай тэр хүн энэ зүгээр юм байж гэдэг юм уу. Ерөөсөө л зурчлах гол хүн нь номын санч. Бид нар өөрөө энд байж мэдэхгүй уучлаарай тэм ном гарсан юм уу гэд суух юм бол бид нар энийг хүмүүс яаж хүлээж авах вэ тийм ээ. Тэгэхээр өнөөдөр манад байхгүй ч гэсэн ямар их сурвалжаас яаж олж өгөх тэр номыг цахим ертөнцид байна уу? Альсэл манай номын санд байхгүй бол өөр ямар номын санд байна. Альсвал одоо үнэхээр одоо зөврөөр аваад бусад номын сангаас аваад өгөх боломжтой юм уу? Тийм ээ.
тийм боломжийг тэр номын санч тухайн уншлагын танхимын номын санч хайх хэрэгтэй. Ер нь энэ дээрээ би 8 дахь жилдээ болж байна. Тэгээ урд Монгол Улсын их сургуулийн номын сан эрхлэгчид 7 жил ажилласан. Хамгийн гол нь бидний энэ мэргэжил бол бас их сайхан. Одоо буянтай гэдэг юм уу те. Өөрөөр хэлбэл одоо номтой нөхөрлөөгүй, номтой харьцаагүй боловсруучч нь ялангуяа дээд мэргэжил боловсруучч байхгүй байна. Тэгэхээр хүн номноос зөвхөн мөрөшл мэдлэг төдийгүй амьдралын бүхэл юмыг олж авдаг. Цаас юм шиг хэрнээ тэр нүр их одоо мэдлэг боловсрал амьдралын ухаан бүхэл юмд багтдаг гэдгээр яах вэ би бат. Манайх болохоор яагаад номын төгс юм бэ гэхээр хуучин дээр үеийн номын худалдаа, найрамдал номын сан, хүүхдийн номын сангийн 3 байгууллагыг нэгтгээд 1994 онд аймаг иргэдэд орлын тогтол гаргаад нэг байгууллага болгосон. Номын төв. Тэгээ 1994 оноос хойш одоогоор номын төв гэсэн нэртэй явж байгаа. Аймагуудын номын сангийн ангийн дарга гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ бол алтан бос одоо сонгуульт ажиллах юу те. Залуу арай тухайн үед ч одоо орон нутгийн номын сангийн дарга нарын арай залуу нь байсан. Тэгээ одоо ангийн дарга гэдэг 4 жил гарыг хийж ин гэсэн. Одоо миний дор зөндөө олон шин дүүнэр ирсэн. Одоо би ажиллаа үгүй гэж саллаа хэлээл байгаа л та. Тэгээ энэ яг бас нэг заашгүй нэг бүүнөрөө цуглаал тэгэл цугласан нэгэ зангидаад бас нэг юм зохион байгуулах нэгэндээ баярлсан талархсан илэрхийлждэг зовлон жаргалын хуваалцдаг тийм хүмүүс одоо нэг зангидах хүн заашгүй байх хэрэгтэй гэдэг юм бэлээ. Тэгээд би бас сайн хүнээс авсан л та. Төв аймгийн дарганы мод ихчээс энэ ажлыг авсан. Одоо бас 4 жил гарan болчлоо. Энэ ажлаа өгье гэж хэлээл байгаа. Залуу уур бас шинэ хүүхдүүд орж ирсэн юм чинь. Ер нь л өгнө гэж бодчих. Эрдэнтийн бас уншигчид одоо ном бүтээгчдийн бас сайхан уулзалтуудыг хийж байна. Тэгээд энэ тавтай сайхан одоо уулзалтыг хийх боломжийг олгосон. Одоо олон уран бүтээлчдээс талархаж байна. Танай хамт олондоос баярлж байна. Баярлалаа. Та нарт гэсэн маш их баярлалаа. Ингээд бас хаагаа 400 гаруй километр биднэрийг зарайд ирж бидний ажлыг бас үзэр сонирхоод төдөөгүй бусдад бас нэг хүртэл болгож танилцуулна гэдэг чинь бас энэ бид нарт бас айгүй том завшаад би бас айгүй баярлаад байгаа. Яг л манай ой болж байгаа гэсэн утгаараа ч одоо энэ бас нэг бас бидний ажил гэж хэлж болохоор болчлоо. Тэгэхээр та хэдтэй маш их баярлалаа. Тэгээд ингээд номын ажил, номыг хүмүүс сурталчилж, номыг хүнд түгээн дэлгэрүүлж байгаа энэ сайхан ажлыг хийж явж байгаа та бүгдийг бол номын цагаан буйд үргэлж ивэж явах болтугай. Ном дагсан хүн хэзээч муу явдггүй гэдгийг би хамгийн сүүлд хэлмээр байна. Номын төвийн хамт олонда бас нэг дурсгалын зүйлтэй ирсэн байгаа. Тэгэхээр сайхан бас талбай дээр олон улсын номын баяр болсон. Тэгээд Эрдэнтээс зохиолчид ирж оролцсон байгаа. Тэгээд ер нь номын баяр гэдэг бол бид бүхний л баяр байдаг. Тэгэхээр энэ үгээр бас бичсэн юм дурсгалын зүйл байгаа. Номын баяр бидний баяраа. Номын соёл төрийн сэдвийн бас байгууллагаас дурсгал Эрдэнэт хот гэсэн байгаа. Тэгэхээр хэдийгээр аймаг гэдээ яваад байдаг боловч бүгд хот гэж ярьдаг. Удахгүй бас хот гэдэг нэрээр эргээд авах байхаа. Тэгээд танай хамт олон энэ дурсгалын зүйлийг гартуулъя. За баярлалаа. Жилийн туршлагатай ихцээс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, солонгосын имплант суулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголдо анхдагч боллоо.
Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үнийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж, насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. Ном ертөнцийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүргэхэд хамтран ажилласан Эрдэнэтийн зохиолч уран бүтээлчдэд баярлсан талархснаа илэрхийлье. Тэгэхээр дараагийн аймагуудаар бас олон сонирхолтой үйл явдлыг ном ертөнцийн нэвтрүүлгийн бэлтгэн хүргэсээр ах болно. Бидний нэвтрүүлгийг талархан хүлээн авч үзсэн эрхэм үзэгч уншигч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзъя. Баяртай үзэгчтэй.